Сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногийн дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоомыг та бүхэндээ хүргэж байна. Өнгөрсөн 7 хоногт Хятадын зах зээл дээр инфляцийн тайлан зарлагдаж, инфляц хасах 0.7%-тай гарлаа. За үүний эсрэгээр мэдээж Хятадын энэ жилийн эдийн засгийн өсөлт 5%-тай байхаар төсөөлөгдөж байгаа. Гисэн хэдий ч инфляц ингэж муу гарсан, иргэдийн худалдаа авах чадвар муу, бараа бүтээгдэхүүний үн өсөөгөө байгааг илтгэж байгаа юм а. Ийм учраас Хятадын засгийн газраас эдийн засгийн өсөлтөө 5% хүрэхийн тулд хөрөнгийн зах зээл болон эдийн засгаа дэмжих хэд хэдэн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгаа юм. Харин Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт ажил хөдлийн түвшингийн мэдээ зарлагдсан. Ажил хөдлийн түвшин 4.1% хүрч өссөн бөгөөд энэ мэдээж шинжээчдийн хүлээлттэй нийцж байсан төр зурагтай гамаа. Мөн түүнчлэн Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Паул өнгөрсөн 7 хоногт бас томоохон мэдээлэл хийсэн. Энэ юу вэ гэхээр холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвэнд нь үлдээх бодолтой байгаагаа дахин баттгсан юм а. Харин энэ 7 хоногт гэх юм бол Америкийн нэгдсэн улсын CPI буюу инфляцийн тайлан мэдээ зарлагдана. Мөн эх 7 хоногт Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн бодлогын үгийн шийдвэрийн хуралдаан болох хүлээлттэй байна. Эдгээр болон бусад мэдээллийг авахыг хүсвэл та манай хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн товтой уншиж танилцаарай.